Өмгөөлөгч авах эрхийн тухайд бол хэдэн ч өмгөөлөгч авах боломжтой шүү дээ тий. 100 гаруй сая төгрөгөө ингээ алдчихлаа Монголд байдаг нэг нэлийн гайгүй таньдаг хүмүүс маань аваад. За энэ бол ер нь нэг иймэрхүү үр дагавар гарах юм байна гэдгийг хууль хэлээд өгнө шүү дээ тий. За гэсэн хэдий боловч яг зөв сүүлийн үед нь баартертай холбогдлолтой дутууд үлмэг гэрээ хийдэг, буруу гэрээ хийдгээс болоод хохирч байгаа маш их асуудал байна. Ажлын хөлсөндөө авсан баартераар авсан компани чинь дахиад цааш нь хүнд нөгөөдгийг зарах тухай асуудал үүсэж байгаа. Жохоо юм шиг. Гэхдээ нөгөө хүнийхээ хувьд тэр нь бүр насаараа хураагаа цуглуулсан байгаа хөрөнгө нь байждаг байхгүй тий. Одоо 2026 оны 1 сараас гэр бүлийн шүүх үйл ажиллагаа явуул. Энэ шүүх байгууллагын үед заацсан одоо сонгуул шалгуулт юм явж байна. Хэмжээний мөнгө төгрөг болонгууд ялан баг мөртлөө айгу баг зүйл дээр хулгай юм гоо тий. Хэдэн 10 жилээр бараг авдаг ч хэлээ. Гэрээслэг хийнэ гэхээр одоо нэг өөх гээд байгаад юм биш шүү дээ тий. Гэрээ өмгөөлөгч гэдэг кино байдаг шүү дээ. Тэр шиг тийм маргаалын асуудал нэг хэр гард энэ зэр нь өмгөөлөгч нар яаж чаддаг яаж хүлээж авах. За сайн байцгаана уу подкастыг маань үзэж байгаа үзэгчтэй яг тэр үзэж байгаа тэр өдрийнх нь мэндийг хүргэе. Тэгээд миний би одоо подкаст нь өмнө одоо X-File гэдэг подкаст цуурлаар явж исэн бол одоо прожектыг жоохон өөрчлөөд подкастынхаа нэр Green Podcast болгосон байгаад мэдээж яг өмнөшгөө зочдтойгоо аль болох хүнд хэрэгтэй сэдв мэдээлэл барьж аваад ярилцах болноо. За танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Манай бас баазаах байгаа те. Эхлээд ерөөсө товчхон та өөрөө танилцуулчих. Тэгээд ихгүй болохгүй байна. За намайг Баттөмөр гэдэг. За Монголын өмгөөлөгчтэй холбооны гишүүн өмгөөлөгч. За өмгөөлийн Archo Contract Consulting хуулийн фирмийн үүсгэн байгуулагч юм ажилтан байгаа маа. Хуулийн фирмтэй тий. Тэгэхээр яг зөвхөн хүмүүс бол нөгөө өмгөөлөгч гэхэлэр энэ хуулийн фирм өмгөөлөгч гэдэг нь ямар учиртай юм бол хүмүүс бодож байгаа байх л та. Тэгэхээр хуулийн фирм гэдэг бол Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хуулиндаа зааснараа болвол нөхөрлөл болон компанийн одоо хэлбэрээр хуулийн фирмийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхдээ яг зөвхөн олон улсад одоо нэрлэж зансан одоо хэлбэрээр гэх юм уу те. Иргэд хуулийн этгээдийн зүгээс бол ер нь нэг одоо хуулийн фирм гэдэг агуулгаараа яриад зансан байдаг гэсэн үг авчихсан те. За яг миний хувьд бол яг хуулийн фирмийнхаа одоо үйл ажиллагааг өдөртөн зохион байгуулах те. За түүнийхээ хажуугаар одоо эрүүгийн болон иргэний хэрэг ханаа шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож иргэн хуулийн этгээдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах ийм ажил. Өөрөөр хэлэх юм бол одоо иргэний болон эрүүгийн хэрэг ханаа шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэдэг чинь нэг өмгөөлийн үйл ажиллагаа гэсэн үг л дээ. Өмгөөлөгчөөр оролцоно гэсэн ойлголт. За тэрнийхээ хажуугаар тэгээ иргэдэд бас нэг хуулийн зөвлөгөө завсар цагаар нь хуулийн зөвлөгөө өгнө. За тэгээд цаг гарах юм бол тэгээд нэг одоо юу гэдэг судалгаа шинжилгээний баг саг ажил хийнэ. Ийм байдлаар л тэгэл ажиллаж байна. Тэр шууд ингээд яг өөрийнхөө төвшнөөс л эхлээд танд асуултуудаа тавьчих. Юу нэр стресстэй ажил вэ? Стресс гэдэггийн хувьд бол одоо тухайн хувь хүнээсээ хамаарж ингэж ойлгох. Хувь хүнээсээ. Өөрөөр хэлэх юм бол одоо тэр хийж байгаа ажил бол мэдээж маргаан дээр одоо иргэний эрхийг нь хамгаална, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхлыг хамгаална гэж ийм ажил хийн. Мэдээж тэр болгонд те. За эсрэг тал нь сайн байна уу та гэж тэрж үнсээд уулзаад явахгүй нь тодорхой. Гэхдээ мэдээж харилцаанаас харьцаа үүснэ. Тий. Тэгэхээр чи одоо нөгөө аль болохоор л эвтэй найртай харьцах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийн тулд одоо хичээх хэрэгтэй. Үүнийг дагаад мэдээж одоо өмгөөлөгч нарын хувьд бол бас тухайн ажлыг хийж ихэлсэн цаг хугацаанаас шалтгаалж явах шиг байна. За стрессийг одоо хэрхэн даван туулдаг өөрийнх нь арга барилаас нь шалтгаалж явах шиг байна. Тэгэхээр миний хувьд бол эхлээд бас стресстэй байсан. За сүүлийн үед бол харьцангуй одоо нэг ажилдаа дасан зохицоод ямар байдлаар одоо энэ өмгөөлөгчтэй ямар байдлаар харьцуул зүгээр байна уу? Энэ одоо мөрдөгчтэй жишээ нь одоо ороод уулзлаа гэхэд одоо яаж харьцах вэ те? Арга барилаа ерөнхийдөө олоод тэгээ дээрэс нь ер нь бол стресстлээ гэхэд түүнийг одоо ингээ өөр дөрөнд тусгаал ингээд байнга ингээд одоо байлгаад байхгүйгээр одоо нэг чөлөөлөх те талын одоо юу гэдгийг чадамжтай болдог л гэж би
одоо ойлгож байгаа өмгөөлөгч үзэж байгаа хүмүүс маань гайхчих магадгүй. Яагаад ингэ асууж өгөхлөөр би бас нэг юм дүгний асуудалны жижигхэн асуудал та. Бас ингээд шүүх прокурор юу идэр чи бас их тийм айхтар юутай хүмүүс идэм байлаа. Ер нь бол бас те жоохон хүнийг ингэж бас загнадаг ч юм уу те. Сэтгэл зүйн давтанд оролт илүү ер нь бас бодсон байхгүй. Ер нь бас амаргүй ажил явах та энэ хуулийн ажил гэдэг. Та энэ хуулийн зөвлөлийн талаар нэг жоохон дэлгэрүүлээд яриадаг байж те. Ер нь одоо ямар ч хуульчаас асуусан одоо хуулийн зөвлөгөө авал гэж хэлнэ. Өөрөөр хэлэх юм бол энэ нийгэм чинь хууль тогтоомжоор зохицуулагдж байгаа. Тэгэхээр энгийн иргэдийн хувьд бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж дүрм журмуудыг мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр өөрийнх нь үйл ажиллагаанд нь аль нь эргээр нөлөөлөхийн, аль нь сөргөөр нөлөөлөхийн өөрийнх нь одоо хүнтэй тохирцож байгаа тохирцсон зөв юм уу, буруу юм уу? Дээрээс нь одоо үйлдэж байгаа бичиг баримт нь зөв үү, буруу юу, эрсдэлд орох нь үгүй юу гэдэг тэр хүн бол мэдэх боломж бага. Ер нь одоо манай энэ залуучуудын бизнес эрхэлж байгаа хүмүүсийг хараад байхлаар ерөнхийдөө нэг тийм одоо хоорондоо ярьчаал тий. Ярьчаал тэгэл тэрийг нь одоо биелнэ гэж найдаал ингээл яваад ах шиг баг. Судалгаагүй жоох явцсан байна гэсэн үг тий. Хуулийн зөвлөгөөний ач холбогдол бол би тэгж боддог. Ер нь ямар нэгэн эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Тэ? Буруу гэрээ хийх юм бол тэгээд одоо дараа нь өөрөө эрсдэлд орно. Гэрээ хийхгүй байх юм бол тэрэн дээр нөгөө нөхдүүд нь одоо ажиллах боломж өөртөө ашигтайгаар эргүүлэх магадлал ихсэн. За зүгээр энгийн нэр гэх юм бол шүүхэд нэхэмжил буруу бичээд өгөх юм бол дараа нь өөрөө эргээд өрөнд орох ч магадaltaй. Эсвэл нэхэмжлийг нь энгийн нэр бол нэхэмжлийг нь хүлээж авахгүй байх магадлал үүснэ. За тэгэл саяны чиний яриад байгаа тэр бизнесийнхний хувьд бол илүү их одоо зөвлөгөө авч болж өгвөл одоо нөгөө хуулийн фирмүүдэд байдаг хууль зүйн тогтмол зөвлөх үйлчлэгийг нь аваад явбал илүү зүгээр байдаг. За тэгээд нэгэнт одоо зөвлөгөө авалгүйгээр тийм одоо эрсдэлтэй хилцэл ямар нэг юм хийгээд одоо өнгөрцөн болвол тэрний дараагаар өмгөөлөгч авах нь хуулийн зөвлөгөө авах нь эрсдлийг нь багасгах бас ач холбогдолтой. Бас дараа нь байсан ч гэсэн тий. Тэгээд яг хуулийн зөвлөгөөг бол үнэтэй гэж одоо ойлгодог. Гэхдээ яг зүгээр эн чинь өмгөөлөгчийн хувьд бол оюутан байхдаа суралцж байхдаа номын дуу сонсно, дээрээс нь өөрийн хууль тогтоомжийг уншина. За өчнөө олон иргэд хуулийн этгээдийн алдж байгаа зүйл дээр одоо хуулийн байгууллага дээр маргаан дээр нь явна, шүүх яа шийдэж гин гэдгийг нь харна. Тэгээд тэр хүний хувьд бол нэх одоо олон юм судлахгүйгээр бүх юмыг нь мэддэг болцсон мэрэгчлэтнийхээ хувьд кейсийг сонсоод за энэ бол ер нь нэг иймэрхүү үр дагавар гарах юм байна гэдгийг хууч хэлээд өгнө шүү дээ тий. Тэгэхээр одоо гэрээ контракт дээр хууч хөсөлдгөө маа гэхэд ядч л одоо хуулийн зөвлөгөө авах нь зөв гэж би боддог. Гол ач холбогдол нь бол хуулийн зөвлөгөө авалгүйгээр одоо бизнесийн болон бусад одоо эрх зүй харилцаанд ороод эрсдэл үүсгэхэд дараа нь өмгөөлөгч авч байгаа хөз чинь тэрнээс хэдэн 10 хэдэн 100 дахин нуурдаг илүү өндөр үнэтэй болж хувирна штэ тий. Үйл хөдлөл хэдрэнтэй холбогдлоо тэр маргаанууд дээр мэдээж яхаа өмгөөлөгч бол өөрийнхөө хөдөлмөрийг үнэлж байгаа штэ өмгөөлөгч хүн болвол тий. Яг надтай адилхан байдлаар тохирох өөр өмгөөлөгч бол тохирох албагүй. Тэр хаана эзэмшсэн боловсрол мэдлэг дээрээс нь хэргийн хүнд хөнгөн хийгдэх ажиллагаа тий цаг хугацаа тэрийг одоо үнэлж байгаа учраас одоо цаавал тийм байна гэсэн тийм юу гэдэг компаничлсан дүн бол байхгүй л тий. Сүүлийн үед одоо ингээд бизнес явагдаж байгаа үед юу байдаг болоо гэж би бас бодоод байгаа юм. Зориудаар хүнийг ер нь юм хуулийн мэдлэгүүг нь далиндуулаад одоо ямар нэгэн байдалд оруулдаг тийм бас нөгөө талын тийм сүрэг хүмүүс байдаг болоо ер нь тиймхүү асуудалтай тулгарч ирсэн үү та? Гэхдээ амьдрал өргөн хүрээтэй шүү дээ тий. Тэгэхээр одоо сайн ч байна, муу ч байна. Одоо уулын бол өндөртэй намтай гэдэг шиг ер нь бол мууснатай хүмүүс ч байхыг үгүйсэхгүй шүү дээ. За яг хөө бизнесийн юм дээр би бол одоо яг чиний сайн хэлж байгаа шиг одоо урдчлал за энэ хамтрагчийн дараа нь ингээд нэг одоо унгаач да энийг нэг ходорч да гэдэг чинь хар ирэний хэллэгээр те ийм байдлаар асуудалд ханддаггүй байх гэж би зүгээр найдаж байгаа. Гэхдээ байхыг үгүйсэхгүй шүү дээ. Ер нь аливаа эрх зүйн харилцаанд оролцохдоо өөрийн цаанаа одоо өмгөөлөгчтэй, хуучтай те тэрийг ил гаргадаггүй. За тэгэл эрх зүйн харилцаанд оролцоо явуулдаг. Жишээ нь одоо гэрээ контракт хийлээ гэж бодоход
одоо дараа нь гарах үр дагаврын тооцсон тий. За тэгээ ер нь бол тухайн харилцааны явцад одоо хийж байгаа үйлдэл нь өөрийг хамгаалсан, эрх ашиг сонирхлоо хамгаалсан, за тэгээ хуульч яасан, байнгын зөвлөгөө авсан байдлаар нөгөө үйлдэл хийдэг, бичгэрэнтэй үйлддэг, тий. Энэ мэдээж одоо энэ харилцаан чинь нэг нь одоо ард талдаа хуульчтай байгаад одоо яваад байдаг. Нөгөөх нь огт тийм байхгүй сэтгэлийн хөөрөлөөр лал мөрийг алгадаад гүгээд идэг. Энэ хоёрын хооронд хуульзан үр дагавар дараа нь яаж гарах нь тодорхой шүү дээ, тий. Өөрөөр хэлэх юм бол хуульч хүн бол дараа нь ийм баримт үйлдэх юм бол дараа нь шүүх ингэж шийднэ гэдгийг мэддэг учраас тэр хүмүүс одоо тооцоол нь бол өндөр түвшинд явагдана л гэсэн үг. Мэргэжлэн оролцож байна л гэсэн үг. За гэтэл нөгөө талд нь бол яг зүгээр нэг найдал тий. Энэ болчих байх, дараа нь тэгчих байх, ингэчих байх гэсэн байдлаар асуудал хандаа явагдах юм бол мэдээж маргаан гарсан тохиолдолд шүү дээ. Маргаан гарахгүй тэгэл асуудал сайхнаар шийдвэрлэгдээд дуусж байгаа тамтын ажиллагаа бусад зүйл зөндөл байна шүү дээ тий. Сүүлийн дахин бизнесийн ч одоо нэг юм эдийн засгийн хямралаас ч болж гинөө нөгөө бартерын амар их ажлууд их явагддаг болсон. Манайх ч хүртэл зэрэг бартертай л тийм бартер дээр юу нэм маргааны шинжтэй ч юм уу үл ойлголцсон тийм асуудлууд гардаг. Энэ гэрээ контракт юм байд юм болоо. За энэ ч бас одоо нэлийн одоо эмзэг сэтвтэй бартер тий. Ер нь бартер гэдэг чинь солилцоо гэсэн агуулга шүү дээ. Тэгэхээр солилцоо гэдэг зүйлийг нь одоо манайхан бүхий зүйл дээр ингээ хэрэгжилж болмоор юм шиг болох юм шиг ингэж хандаад байх шиг байна. Тэгэхээр за худалдан авах гэрээн дээр одоо хоёр байрыг ч юм уу хоорондоо солилцоод бартардаад гэдэг нь бол арилжааны гэрээ байж болж байна. Тийм ээ? Эд хөрөнгө арилжиж чинь машин оролцуулаад. За тийм. Гэтэл одоо нөгөө барилгын ажил хийгээд хийсэн ажилдаа одоо нөгөө юу авж штэ байрнаас авж нэг авдаг тий. Гэх мэтлэнгийн хилцэл дээр энийг арилжааны хилцэл гэж бас болохгүй штэ. Энэ чинь ажил гүйцэтгэх гэрээ тусдаа гэрээ. Тэгэхээр бартер нь өөрөө ямар бартер одоо байна уу гэдгээс шалтгаалаад Монгол улсын иргэний хөгжлийн тусгай ангид заасан гэрээний тухайлсан төрлөөр гэрээ хийгднэ. Тэгэхээр эн чинь мэдээж энгийн иргэдийн хувьд бол аль гэрээг нь хийх вэ гэдэг нь шууд одоо нэрлэн заах боломж хараахан байхгүй л дээ. За гэсэн хэдий боловч яг зүгээр сүүлийн үед нь бартертай холбогдлолтой дутууд үлмэг гэрээ хийдэг, буруу гэрээ хийдгээсээ болоод хохирч байгаа маш их одоо асуудал байна. Тэгэхээр энэ тохиолдолд бол одоо наривчилсан тухайн үед одоо өөрийнхөө хийх гэж байгаа хилцэлтэй холбогдлолтойгоор хуульчаас зөвлөгөө аваад ямар гэрээ хийх вэ гэдгийг одоо заалгууд, ялисвар хуульчаар хийл гэж авсан зүгээр. За тэгээд ганцхан гэрээ гэхээс илүүтэйгээр одоо ямар бичиг баримтууд үйлдэх вэ гэдгийг ч гэсэн хэлүүлж авах нь зөв. За жишээ нь гэтэл одоо нөгөө бартераар саяны миний хэлээд байгаа ажил гүйцэтгэх гэрэн дээр ажлынхаа хөлсөндөө бартераар одоо орон сууц одоо ирээдүйд бий болох орон сууцыг авчиж байгаа. За тэгээд нөгөөх нь орон сууц нь одоо нөгөө албан ёсоор эн чинь баригдаад улсын комисс хүлээж аваад тий. Энэ тохиолдолд тэр чинь нөгөө үйл хөдлөх хэдрэнгийн бүртгэлийн гэрчлэгийг гараад ингээд үйл хөдлөх нь бий болно шүү дээ. Гэтэл нөгөө ажлын хөлсөндөө авсан бартераар авсан компани чинь дахиад цааш нь хүнд нөгөөдгийг зарах тухай асуудал үүсэж байгаа. Зардаг аль эсвэл дахиад нөгөө бартер нөгөө солилцоо манайхаж амарчлаа шүү дээ. Хоёулаа бартерчээ гэл ингээд ярьдаг. Энэ тохиолдолд одоо өмнө нь ажил гүйцэтгэх гэрээ хийсэн юм уу тэр гэрээн дээр юу гэж одоо заалтууд нь байна уу гэдгийг харах шаардлагатай. За тэгээд нөгөө барт одоо ажил гүйцэтгэх ажил хийлгэж байгаа компани нь энийг зөвшөөрөх үгүй юу гэдэг асуудал яригдана. Дээрээс нь одоо энэ ажил хийж байгаа компани ч өөрөө ажлыг хийж явж байгаа дуусахгүйгээр нөгөө ажлаа хийж явах юм бол дараа нь 3 дахь чиглэлд нь тэр авцсан байгаа байрыг тэр этгээдэд өөрт нь очих үгүй юу гэдэг асуудал чинь нөгөө ажил хийлгэж байгаа компаниас нь зөвшөөрлийг нь авсан уу үгүй юу, тэрэнд мэдгдсэн үү үгүй юу, гурван гэрээ хийсэн үү үгүй юу, хэрэгцээ маргаантай харилцаагаа хэрхэн зохицуулахаар талууд тохиролцсон бэ гэдгээс хамаарж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр л би яг н бартертай холбогдлолтой асуудлын зах цухаас нь л ярьж байгаа л иймэрхүү асуудал гарч ин тэ ер нь бол хэсэг. Тэрнээс биш энэ өчнөө асуудал би. Нүүн кейс байгаа бох тийм энэ талаар. Тэгэхээр яг адилхан юм шиг хоёр кейс байлаа ч гэсэн өөрөөр шийдвэрлэгддэж штэ. Асуудал нь үр дагавар. Яг адилхан кейс мөртлөө юу? Тийм адилхан
хүн энгийн хүн сонсоход адилхан. За гэсэн мөртлөө чинь дотор нь өрнөж байгаа процесс нь өөр шүү дээ. Зүгээр л нэг юм солилцсон юм шиг хүнд харагдаад байгаа мөртлөө тэр хүмүүсийн хооронд тохиролцоо хийсэн бичиг баримтын агуулгыг нь уншаад үзэхлээр шал өөр юм байж идэг байхгүй. Тэгэхээр энэ асуудал дээр бол бас одоо нухацтай хандах нь зөвөө гэж хэлмээр байна. Тэгээ ер нь бол насаараа ингээд хураа цуглуулсан хөрөнгө зарим хүний хувьд бол их хөрөнгө биш юм шиг харагдана. Тий жоохон юм шиг. Гэхдээ нөгөө хүнийхээ хувьд тэр нь бүр насаараа хураагаа цуглуулсан байгаа хөрөнгө нь байждаг байхгүй. Насар их тий хөсөлмөр шингэцэн өөрхий тий хөдөлмөр шингэсэн тий үн цэнтэй зүйл байдаг. Тэгэхээр би бол хэрвээ та захиран зарцуулах гэж байгаа хөрөнгөийнхөө аль эсвэл гэрээ хилцлийнхээ тий агуулгыг нь бодоо. Тэгээд энэ хэрвээ танд үнэхээр үн цэнтэй гэж үзэж байгаа болвол эрсдэл гарахаас өрсөн сэргийлээ. Тэрэн дээр жоохон санаа тавих хэрэгтэй. Манайхан бол зүгээр хин нэгэн итгэл гоё ярингууд нь энэ бол одоо окей юм байна гэж бодоод жоохон хайхрамжгүй хандаад ийм тохиолдол бол олон байна. Саяхан нэг манад солонгосоос над руу залгаад ирж байна л да. Ер нь бол 100 гаруй сая төгрөг. Яг нөө нааша цаашаа мөнгө ингэ шилжүүлдэг ажил хийдэг юм байна л да. 100 гаруй сая төгрөгөө ингэ алдчихлаа. Монголд байдаг нэг нэлээд гайгүй таньдаг хүн маань аваад бэлэг нь олж байгаа да. Онгуудаа алга болчлоо гэд өргөдлөчээл ярьж ин л да өөрхий. Итэмжлэл бичээл над руу тий. Ингээд энэ мөнгө алдсан хүмүүс ер нь яаж буцааж олж авах вэ? Энэ ер нь Монголд их байдаг юм асуудал юм шиг байгаа. Энэ ер нь яаж шийдэгддэг юм бол ингээд дам сонсох нь ингээл тэгэл зарим нь баг авч чадаагүй тэгэл олж чадаагүй гэл ингээд юм сүрэг агих мэдээ сонсчихсан байхгүй. Тэгвэл дүүдээр л одоо санаа зовж ийн л да тий. 100 гаруй сая төгрөг ингээд авч чаддаг. Манай монголчууд чинь гадаад тус нэлээ олон хүмүүс ажиллаж штэ тий. Тэгэл одоо бас нэг ар гэрээ авч яваад өөрөө тэнд бас хүнд хүчээр хөдөлмөр хийгээл хэдэн төгрөгөө нааш нь ингээл явуулдаг. За гэхдээ яг ихний асуудал бол нааш нь одоо явуулж байгаа мөнгөө одоо хин дээр одоо хинд өгөх вэ гэдэг асуудлыг ихэнд нь анхаарах хэрэгтэй. За тэр хүн найдвартай хүн үгүй юу? Хадгалалтын асуудал. За хоёрдугаарт бол энд одоо хин нэгэнтэй гэрээ хилцэл хийгээд мөнгө өгж байгаа тохиолдолд одоо баримттай юмаа хий. Өөрөөр хэлэх юм бол гадаад байж байгаа монголчуудын хувьд бол наашгаа явуулахдаа зарим тэр нөгөө наашгаа одоо мөнгө шилжүүлдэг нөхдүүд чи юу гэдэг лээ. Тийм одоо нөгөө мөнгө одоо юу хийдэг те ченж хийдэг маягийн юм одоо тийм юм шиг байгаа тий. Солонгос ч юм өөр бусад улс орнууд байж байгаа нөхдөө чи хүнээр дамжуулаад наашгаа мөнгө шилжүүлдэг ченж гэдэг шиг тий. Тэгэхээр нөгөөдхийг нь энд ингээд дараа нь маргаан үсгээд нотлох гэхлээр аагаас тэндээ тэр улс орондоо бээрүү шилжээд бээгээсээ наашгаа өөр хүн рүү ингээд шилжчихсэн. Тэгсэн мөртлөө энд байгаа хүнтэй гэрээ хилцэл хийцэн ч байх шиг те. Ингээд энэ хүнд мөнгө өгсөн мөгөө тэгэхээр мөнгө нь энэ хүнд ороогүй байж байгаа. За тэгээд энэ дамжаад өөр хүнээр дамжсан байгаа учраас тэр хүнийх нь асуудлыг ингээд судлаад үзэхлээр гадаадын банкаар гүйлгээ юмнууд хийцэн байдаг. За тэгээд тэр чинь энд одоо нөгөө нөхөр чинь би мөнгө өгсөн шүү дээ гэж суугаад байдаг. Одоо яах юм? Одоо тэгээд тэгэхээр одоо заавал нотлох шаардлага үүсэж чинь энэ дэр тийм үү? Нөгөө тал нь хүлээн зөвшөөрчих юм бол асуудал байхгүй. Нөгөө нөхөр нь хүлээн зөвшөөрөхгүй байгаад байгаа тохиолдолд нотлох шаардлага үүснэ шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө хуулийн байгууллага төр шүүхтэр очиод тэгээд бас нэг хүсэлт бичих гадаадын одоо өөр бусад одоо байгууллагаас нотлохоронд гаргуулахтай холбогдлолтой хүндрэл бэрхшээл ингээл үүсдэг, цаг хугацаа авдаг ийм асуудлууд байна. Тэгэхээр яг зүгээр миний дараагийн хэлэх гээд байгаа зүйл бол баримттай өгөө тэр хүнийхэн данс руу шилжүүлээ. Гүйлгээний утга бас чухлаа тий. Гүйлгээний утга дээр юу гэж бичих вэ? Зээл өгж байгаа зээл гэдгийг бичээ. Тийм ээ? гэж хэлэх гээд байгаа. За дараагийн асуудал бол мэдээж юу яаш та. За ингээд мөнгө төгрөгөө өгчлөө. Харин одоо нэг тэгээд яах вэ гэдэг асуудал байна. Яаж олж авах вэ гэдэг нэг асуудал үүсэж байна л да. Энэ асуудлын хувьд бол ер нь практик дээр хоёр янзын асуудал байна. Хоёр чиглэлээр л ер нь хуулийн байгууллагад хандах боломж бол байдаг гэсэн үг. За нөгөө нөхөр нь бол одоо хуурам ихлээ заллиад авцсан байна гэх юм бол гэмтрийн шинжтэй. Гэмтрийн шинжтэй гэдэг чинь эрүүл мэндийн тухай ангийн 17 3 дугаар зүйл заасан гэмтрийн шинж байна уу?
хуурам эхлээд автсан байна уу? Зохион байгуулалт байдлыг зориуд дээр бий болгосон байна уу гэх мэтлэнгээр тэр зүйл заагдсан байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх юм бол цагдаагийн байгууллагад хандах тухай асуудал яригдана. Энэ зөвхөн яг зүгээр гадаад байгаа монголчуудын ч бас гэлтгүүгээр Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэдийн хувьд ч гэсэн энэ түгээмэл байдаг зүйл. Тэгэхээр түгээмэл цагдаагийн байгууллагад хандаад энэ чинь одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр иргэдэд хэлэхэд те Монгол улсын нутаг дэвсгэр дээр эрүүгийн иргэний захиргааны гэсэн 3 чиглэлийн одоо шүүх үйл ажиллагаа явуулж штэ. За иргэний иргэн шүүхэд захиргааны иргэн шүүхэд бол нэхэмжлийн шууд гаргаж болж байна. Шүүх хүлээж яваа, шүүгч нь хүлээж яваад иргэн эрг үүсэх үү, захиргааны эрг үүсэх үү гэдэг асуудлыг захирамжаа гаргаа шийдчихэж байна. За мэдээж ийм гэмтргийн шинжтэй үйлдэл байна гэж үзэж байгаа бол цагдаагийн байгууллагатаа гомдлон гаргана тийм ээ. За тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаад явхлаэр одоо давхар прокурорын хяналтанд орно. Прокурор нь одоо энэ цагдаагийн байгууллага дээр шалгаж байгаа хэрэг нь гэмтргийн шинжтэй байна гэж үзэх юм бол одоо хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд цааш нь шалгаж явах тухай асуудал. Тэгээ мэдээж энэ бол үнэхээр гэмтрэг байна гэж үзэх юм бол энэ дээр одоо хохирлоос гадна хариуцлагын асуудал яригдана. Тийм ээ? Хариуцлагын асуудал яригдана. Өөрөөр хэлэх юм бол ял шийтгэлийн асуудал яригдана. Харин гэмтрэг биш байх юм бол цагдаагийн байгууллагад хандахгүй шүү дээ энэ чинь. Иргэний иргэн шүүхэд хандна. Тийм? Иргэний иргэн шүүхэд нэхэмжлэн бичиж өгнө. За тэгэхээр тэнд одоо шүүх захирамжаа гаргаад иргэний хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа явна. За мэдээж энэ цагдаагийн байгууллага дээр бол цагдаагийн байгууллагын одоо эрүүгийн журмаар шалгуулж байгаа тохиолдолд бол цагдаагийн байгууллагын ажилтан одоо холбогдох нотлох баримтыг нь бүрдүүлээд прокурор бол хяналт тавиад үнэхээр одоо гэмтрэг байна гэж үзэх юм шүүх рүү одоо шилжүүлээд явна. За иргэний иргэн шүүхийн хувьд бол нэхэмжлэгч нь нэхэмжлийнхэн шаардлагыг нотлно. Хариуцагч нь татгалзлаа нотлно. Гэх мэтчлэнгээр одоо нэг процесс ажиллагааны цаашаа үргэлжлээд явдаг гэсэн үг. Бүр ингээд олдохгүй байгаад байвал тэр ямар асуудал үүсвэл одоо нөгөө дүүх өмнөөс л айгаад байл та. Яг олдохгүй байгаа гэдэг асуудлын хувьд бол цагдаа дээр яг цагдаагийн байгууллага дээр хандаад олдохгүй байгаа бол мэдээж эрен сурвалжлах ажиллагаа явна юм байна тий. За иргэний иргэн шүүхэд хандсан тохиолдолд бас нөгөө нөхөр нь хаягн дээр байхгүй холбогдохгүй байна гэж үзэх юм бол бас л эрен сурвалжлуулах тухай л асуудал яригдана. Тэгэхээр эрен сурвалжлуулахын иргэний хувьд бол нөгөө шүүхэд хандаад энэ хаягн дээр байхгүй байна. Ань хүн олдохгүй байгаа учраас нэхэмжлээ буцаана. Нэхэмжлээ буцаана гэдэг чинь тэр чигээр шийдэхгүй гэсэн үг биш шүү дээ. Дараа нь нэхэмжил гарах хэрэгтэй. Тэгэхээр тэр захирамжаан аваад өөрийнхөө оршин суугаа газрынхаа иргэний иргэн шүүхэд за ингээ шүүхт хандсан чинь энэ хүн олдсонгүй. За ингээ эрен сурвалжлуулах юм нэхэмжлийг иргэний иргэн шүүхэд гаргана. Тэгэхээр иргэний иргэн шүүх бол одоо түүнийг хүлээж аваад эрен сурвалжлуулах талаар шийдвэр гаргангууд тэр шийдвэрийг үндэслээд цагдаагийн байгууллага эрен сурвалжлах тухай асуудал яригдана. За мэдээж би бол сая нөгөө иргэний иргэн асуудал яриад шүү дээ. За эрүүгийн хэрэг хан шийдвэрлэх ажиллагааны явцад бол мэдээж одоо нөгөө хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны аль ч үед одоо тэр этгээд олдохгүй болж болно шүү дээ. Ер нь бол нөгөө хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа явж байгаа бол бас эрх бүхий этгээд явж байхад нөгөө нөхөр нь алга болчих юм бол эрх бүхий этгээд нь одоо эрен сурвалжлуулах ажиллагаа явуулж таарна. За эхэнд нь одоо олдохгүй байгаа бол энэ хэрэг бүртгэлийн хэрэг нээх юм уу, нээхгүй юм уу гэдэг асуудлаа эрх бүхий этгээд нь шийдэл явна л гэсэн үг. Сонирхолтой нэг юм кейсүүдэд түүж ярих боломж байна тий. Одоо ялангуяа ингээл тэр бүлийн маргаанч гэдэг юм уу одоо нөгөө юунд их асуудал гардаг санагдаж тах нэг юм өв хөрөнгийн асуудал ч юм уу тий. Тэр мөр дээр ер нь тийм сонин кейсүүд байгаа болоо ер нь одоо хүмүүс нөгөө нэг юу болчоор сургамж болчоор гэх юм уу. Өө ийм ч мэдээд аммаар юм байна гэмээр. Яг хоо гэр бүлийн маргаан болвол одоо Монгол улсын хувьд нэлээд их хэмжээгээр гардаг ихсэн байх гэсэн үг үү? Гардаг ийм маргаан. Тэгэхээр улам их гараад байна уу? Юу л юм байсан уу? За ер нь одоо сүүлийн 3-4 жил статистик харахад бол ер нь л одоо өсөх хандлагатай байна тий. Ер нь л одоо хэмжээ нь нэх айхтар өсөөгүй. Буураагүй. Бага зэргийн өсөлттэй айл явдсан билээ. Гэхдээ эн чинь нөгөө Монгол улсын шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааны нэлийн зөнхлөх хувийг эздэд байна гэдэг агуулга нь одоо 2026 оны 1 сараас гэр бүлийн шүүх үйл ажиллагаа явуул.
Энэ шүүх байгуулах тухай хуультай заацсан одоо сонгон шалгаруулалт юмнууд нь явж байна. 26 оноос уу? Тий 2026 оны 1 сараас. За. Тэгэхээр эн чинь одоо тусгаас нь төрөлжсөн шүүх үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байна гэсэн үг шүү дээ. Тийм биш те. Ийм хэмжээндээ болтол одоо нөгөө гэр бүлийн маргааны асуудал үүссэн байна шүү дээ. Өргөн байна гэсэн үг. Тэгэхээр одоо яг хуу энэ гэр бүлийн маргаан дээр болвол бас энэ одоо гэр бүлийн шүүх үйл ажиллагаа явуулах гэж байгаатай холбогдлолтойгоор гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн одоо хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулиудын одоо хилцүүлэг яваад одоо энэ ондоо бол энд батлагдана. Шүүхний үйл ажиллагаа явуулаад тэгэхээр мэдээж процессыг нь хууль нь материалын хэм хэмжээ хэрэглэх зайлшгүй шаардлага гарна шүү дээ. Тийм ээ. Тий. Тэгэхээр энэ хилцүүлэг нь явж байгаа. Энэ дээр бол иргэдийн зүгээс бас одоо санаа оноогоо хэлээ саналаа өгөх нь зөв гэж бодож байна. За хоёрдугаарт бол за гэр бүлүүдийн хувьд яг манад бол төдийлөн хэрэгэлдэггүй. Гэхдээ одоо хууль тогтоомжинд тусгаад явж байна. Одоо шинэ гэр бүлийн тухай хуульд тусгацсан явж байгаа. Гэрлэлтийн гэрээ гэдэг тий. Өндөр хөгжилтэй орнууд бол гэрлэлтийн гэрээгээд урьдчилан хийдэг. Айгүй олон харилцааг байсан шүү дээ. Зохицуулдаг. Ийм харилцаа. Гэтэл Монгол улсын хувьд бол өдий хүртэл энийг одоо хийлгүй өдий хүрлээлтэй. Тэгэхээр тий энэ залуучуудын хувьд бол яг хуу гэрлэлтийн гэрээ хийгээгүй гээсэн болоо салаад гэх юм цаашаа. Гэхдээ гэрлэлтийн гэрээ хийчих юм бол ирээдүйд одоо гэр бүл цуслагдахад хин нэг нь хохирж үлдэхгүй тэнцвэртэй нөхцлүүдийг бий болгоно гэсэн үг шүү дээ. Урьдчилаад бүх юм ингэ тэнцвэрлэх гэсэн үг юм байна л дээ. Урьдчилаад бүх харилцаагаа тэрэн дээрээ одоо заагаад, зохицуулаад тий ингээд биччихнэ гэсэн үг шүү дээ. За ер нь одоо бол яг зүгээр зарим гэр бүлүүдийн хувьд бол за гэрлэгсдийн хувьд тий эхнэр нөхрийн хувьд гэсэн үг шүү дээ. Ямар нэгэн гэр бүлийн шүүхээр одоо гэрэлтэй холбогдлолтой маргаан шийдвэрлэгдэхээс өмнө гэр бүлийн дунд эд хөрөнгийн гэрээ гэж бас байгуулж болдог. Энэ бол практик дээр байгаа. Их нарийн болцсон биш тус тий. Яг энэ бол одоо байж байгаа л гэсэн үг л иргэний хуулинд заасан байдیں۔ Тэгэхээр ер нь хөрөнгөтэй холбогдлолтой зөвхөн хөрөнгөтэй холбогдлолтой гэрийг байгуулад ингүүлийг нь тэгвэл тэгнэ гэдгийг одоо зааж штэ тий. Өөрөөр гэрлэлтийг бүртгүүлэхээс өмнө улан гэрлэлтийг бүртгүүлсний дараа энийг хийж болж байна. Тэгэхээр энэ бол бас шүүхтэр асуудлыг шийдвэрлэхэд тэнцвэртэй нөхцөл байлыг бий болгож байна. Гэхдээ яг зүгээр далимд нь хэлэхэд одоо тэжийн тэтгэх гэрээ гэдэг практик дээр манайхан их нэлээ хэрэгэлдэг. Хүүхдийн одоо асрамжтай холбогдлолтой, тэтгэлэгтэй холбогдлолтой тий. Хүүхдийг хэн асрамжиндаа авахын одоо хэн тэжийн тэтгэхийн гэдэгтэй холбогдлолтой. Мэдээж хүүхэд чинь сурч боловсроод насанд хүрэх хүртэл хугацаанд асар их хэмжээний асар их хичиг байх. Ер нь бол нэлээд зардал гарна шүү дээ тий. Сургууль соёлтой холбогдлолтой, хүүхдийг идэж явах хөмсг зүгтэй холбогдлолтой тэр зардлыг яах вэ гэдгийг энэ тэжийн тэтгэх гэрээн дээр ингээд өмнө заагаа зохицуулаад маргааны шийдвэрлэхэд хэрэглээд ирсэн. За ер нь бол одоо энэ хугацаанд зүгээр харахад өмнө нь албан ёсоор гэрлэлтийн бүртгүүлсэн хосууд гэрлэлтийн бүртгүүлээгүй байгаа хосууд дээр эд хөрөнгийн асуудлыг шүүхэр шийдвэрлэхэд жоохон ялгамжтай нөхцөл байдал бий болоод байсан. Ер нь бол өөрөөр хэлбэл хуулиндаа зааснараа те гэрлэлтийг бүртгүүлсэн хосууд чинь гэрэл бүртгүүлснээс хойш хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөө заасан. Гэтэл бүртгүүлээгүй байгаа тохиолдолд энэ дундын хөрөнгө мөн үү биш үү гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр энэ тохиолдолд дундын хөрөнгөний зохицуултыг хэрэглэж болдгоо. Болохгүй болохоор иргэний хуулинд заасан байж байгаа тусдаа хоёр этгээдийн хоорондын тусдаа тусынх нь хөрөнгөний тухай асуудал энэ дээр яригдах болдог. Тэгэхээр яг энэ тохиолдолд нотлохоо нь маш чухал ач холбогдолтой болж ирж байгаа гэсэн. Өөрөөр хэлэх юм бол гэрэлсэн болов тэрнээс хойш хөрөнгөнд дундын хөрөнгө шүүгээд бүртгүүлсэн хосууд дээр ярьж хахад нөгөө нөхдүүд дээр л очихлоор бүртгүүлээгүй байгаа юм чинь энэ миний хөрөнгө биш гэдэг нөгөөд чинь маргаад эхэлнэ. Тэгэхээр хин нэгнийх нь нэр дээр хөрөнгө нь байж идэг. Тэгэнгүүт тэр нөхөрт нь даваа байдал үүсчдэг. Нөгөө нөхөр нь болохоор энэ хөрөнгөнөөс би энэ хөрөнгөнд би хөрөнгө оруулалт хийсэн юм. Миний хөрөнгөнд байгаа юм гэдгийг нотлох шаардлагатай болдог. Тэгэнгүүт нөгөө нөхөр чинь яг монголчууд чинь тэгэл идэж угал өмс зүгэл
ингээд болно гэж явдаг үсттэй. Тэгэл дараа нь очихлоор нөгөө нөхөр нь одоо нотлох байхгүй. Нөгөөт нь нотлох гэхлээр хүндрэлтэй нөхцөл байдалд ордог тий. Ийм байд. Гэхдээ мэдээж маргааны шүүхэр шийдвэрлүүлж байх явцад бас нэг хүн чанарын асуудал энэ дэр чи яригдэн штэ тий. Тэгээ бас тэгэл нэг юу гэдгийг өөрийнх нь нэр дээр байгаа хөрөнгийг даваа байдлаа ашиглаад авах гээд ингээд зүтгээд байгаа нөхдүүд ч байна. Уу яхан одоо эн чинь бас л одоо хэсэг хугацаанд хамтран амьдэрсэн хинхийнх нь хөрөнгө нь байгаа байна, үр хүүхэд чинь байна. Гэтийг агуулгаараа бас нэг харьцангуй аятайхан зөгцөөд эвлэрээд ингээд хөрөнгөн дээр нь штэ тий. Одоо маргаанаа шийдвэрлүүлдэг нөхдүүд байна. Тэгэхээр ер нь бол одоо гэр бүлийн бол шийдвэрлэгдэж байгаа олон кейс байна. Олон янзаар шийдвэрлэгдэж байгаа юм хувилбарууд байна. Тэгэхээр яг зүгээр муудалцаал эднэр чинь тэгээд ер нь бол одоогийн хууль тогтоомжийн дагуу ихэнд нь хэлэхэд те шүүхэд хандж байгаа нэг хоёр хувилбар байгаа. За шууд шүүхтэй хандж байгаа нэг хувилбар байна. За эвлэрүүлэн зуучлалаар дамжаад эвлэрүүлэн зуучлал дээр маргаанаа шийдвэрлүүлээд дараа нь эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгар болсон тэмдэглэн аваа шүүхтэй хандж байгаа дараагийн тохиолдол байна. Тэгвэл яг шүүхтэр ингээд учиргүй муудалцаал ингээд шүүхтэр явж байгаад тэгээд тэр хугацаанд бас нэг чинь үр хүүхдтэй юм чинь тийм ээ. За өмнөх сайхан одоо дурсамж харилцаа байгаа юм чинь одоо яг өмгөөлөгчнөр хувьд бол бас санал хэлнэ л те. За одоо өмгөөлөгчнөр чинь ер нь их хвчлэн ихэнх нь сэтгэл зүйч болцсон байдаг шүү дээ. Үгүй тийм үү. Тэгээ хүнийг хараад ер нь бол ингээд одоо ярианаас нь сонсоход за энэ ер нь нэг иймэрхүү вакцины юм байна да гэдэг нь мэддэгдэг байхгүй. Тэгэхээр тийм хүмүүст нь бол бид нар одоо бас хэлнэ шүү дээ. Миний дуу одоо ингээд зайлшгүй заавал ингээд салах шаардлага байгаа юм уу те. Одоо эргээд амьдрчих боломж байна уу хүүхдийнхээ эрх ашиг сонирхлыг одоо бодоод ингээд эргээд нийлэх боломж байна уу нийтрийг гэдгийг хэлнэ. Тэгэхээр одоо эн чинь бас яг зүгээр тухайн хугацаанд чинь ингээд заав салах гэдэг яриад идэв биш шүү дээ бид нар чинь. Тэгэхээр сэтгэл зүйчд очих эдгээр чинь боломж нь бий. Хоорондоо ярилцах өчнөө цаг хугацаа бий. Шүүхтэр дөнгөж хэрэг маргаанаа шийдвэрлэж явал маргааш нь алах зохицтой юм биш. Тэгэхээр одоо зарим нь бол эвлэрээд шүүхтэрээс одоо нэхэмжлэн татчихдаг. Тэгээд эргээ сайхан амьдарч байгаа зөндөө хосууд байна. За зарим нь бол одоо шүүхтэр очичоол те. Одоо маргаанаа шийдвэрлүүлээд эхлээд нэг аятайхан ингээд эвлэрч юм шиг ингээд явж яснаа. Тэгээд дундуур нь одоо яадаг чин санаа нь ховирдаг ч юм уу яадгийн те. Бүр чангараал тэгэл одоо хүүхэд дээрээ шинжээ томжуулмаар байна маань. Тэгэл одоо эд хөрөнгөн одоо би өөрөө л авна одоо хүүхэд байгаад байгаа шүү дээ. Бид нар бол яг зүгээр нөгөө хэрвээ үнэхээр одоо хоорондоо эвлэрэх боломжгүй буцаж нийлэх боломжгүй одоо эн чинь зарим нь бол бүр хэцүү шүү дээ. Одоо зодод цохол нөгөө тийг бас амар болгоцсон өмнө одоо зөрчлөөр цагдаа магдаа гар шалгуулсан шүүхэн шийдвэр гарцсан аль эсвэл одоо нөгөөх нь гэмтэл учруулад гэмтэргийн шинжтэй үйлдэл байдаг тийм зүйлийг бол тэгээд цаашид эн чинь нөгөө хүчрхийл нь үргэлжлэх магадaltaй хин одоо гэрлэгчдийн хин нэгнийх нь одоо аймнаас эрүүл мэндэд нь одоо сөргөн нөлөө учрах магадaltaй ийм зүйлүүд төр эвлэрхэхгүй шнэ. Тэгэхээр ийм тохиолдлууд төр бол мэдээж одоо аятайхан асуудлыг шийдвэрлэх боломжийн хайна. Гэхдээ зарим нь бол одоо бүр наривтлан одоо шийдвэрлүүлмээр өөрөө авмаар одоо хөрөнгө авах гад зүтгэдэг нөхдүүд байна юу ч ихгүй гэл те. Зарим нь бол одоо юу гэдэг одоо хүүхдийн асрамжийг авч чадахгүй тохиолдолд одоо тэтгэлэг өгмөөргүй байна гихч тохиолдол байна. Хувь хүмүүсээсээ л хамарж байгаа байхгүй те. Тэгээ бүр одоо нөгөө зарим тохиолдолд бол эд хөрөнгөн дээрээ маргаад нөгөө хүнлэгийн нь хүлэн зөвшөөрөхгүй байна энэ төр гээд хэрэг шийдвэрлэх ажиллагаа нь удаашрах тохиолдол байна те. Олон юм байна. Та нэг юуны төлөөхөө нэг жоохон яриад гэж байгаа. Одоо нөгөө өв хөрөнгийн асуудлууд байгаа шүү дээ. Одоо ингээл одоо юу гэдэг юм байраа үлдээдэг ч юм уу те. Одоо байгалийн жамаарууд болоо гэхэд одоо энэ яаж үр хөвгтөд нь хуваагдсан юм бол одоо 4-5 хөвгтэй айл байлаа гэж бодох те. Аав ээжээс нь үлдсэн өмч байдаг ч юм уу. Ингээ ер нь энэ яаж хуваарлагдсан юм бол хэр их маргаан гардаг энэ дэр ер нь. За сүүлийн үед бол бас нэлээд маргадаг болоод байх хоорондоо ер нь тий. Гэтэ яг зүгээр эн чинь уул нь бол энэ асуудлыг
эцэг их нь амьдтаа тий. Бас нэг юу гэдэг гэрээсэл үлдээгээд эсвэл амьд байх хугацаанд шилжүүлэх юмудаа шилжүүлээд захиж махиа өндөр настай хүмүүсийн хувьд бол за мэдээж зуурдаар нас урж байгаа өчнөл хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн хувьд мэдээж одоо гэрээслээ хийнэ гэж явж байгаад нас урж байгаа тохиолдолч байна штэ. Гэхдээ ер нь бол хөгжилтэй орнууд бол хизээч хүн одоо нас урах магадaltaй гэдэг үгнээс гэрээслийг бол өндөр түвшинд хийдэг. Наан хийдэг. Тийм наан хийдэг. Гэрээслэг хийнэ гэхлээр одоо нэг хүн хөх гэж байгаад юм биш штэ тий. Дараа нь одоо маргаан гарахаас сэргийлжил гэрээсэл хийж гинэ гэсэн үг штэ. Тэгээ нэгэнт гэрээсэл байхгүй байгаа тохиолдолд бол Монгол Улсын хууль тогтоомжинд заасан дарааллыг нь заасан байдээ. За дараалалтай юу. Тэгэхээр эхний ээлжинд бол одоо нөгөө өвлөж авах эрх бүхий этгээд бол эхнэр нөхөр эцэг их хүүхэд гэсэн ийм 5 субъектыг зааж өгсөн байдаг. За тэгээд дараагийн ээлжинд бол энэ субъектүүд байхгүй болвол дараагийн ээлжийн субъектүүдэд очино. Тэд нь ямар хүмүүс ах вэ? Эхний субъектүүд байгаа тохиолдолд өөрөөр хэлэх юм бол хүүхэд нь байгаа тохиолдолд дараагийн ээлжинд очихгүй гэсэн үг шүү дээ. Тий. Дараагийн ээлжинд бол одоо өвөө эмээ ах эгч дүү хамаатан садан гэж ачцээ гэх мэтлэнгийн. Тэрний дараагийн ээлжинд л ачинцэр зээнцэр гэх мэтлэнгээр ингээд зааж өгсөн байдаг. Тэгэхээр манайхан бол одоо эхний ээлжний хүмүүс нь эхний ээлжний субъектүүдээс чинь хүүхэд нь эхнэр хоёр нь байжлаа гэж бодоход энэ хоёр тэнцүү хэмжээгээр хувааж авах тухай асуудал энэ дээр яригдж байгаа байхгүй. Тэрнээс биш дараагийн ээлжний өвөө эмээ энэ дээр нь очиод улаацалтаад байж болохгүй шүү дээ, тийм. Эхний ээлжний субъект байгаа бол дараагийн ээлжинд бол та марах ирэхгүй шүү л гэдэг л агуулга энэ дээр яригдж байгаа байхгүй. Мэдээж одоо нөгөө бүх хөрөнгөө гэрээсэлсэн байгаа тохиолдолд бол тэр хүний одоо өөрөөс нь үлдэж байгаа нэгдүгээр ээлжинд одоо өвлөж явах эрх бүхий этгээдүүд юм уу аль эсвэл одоо нөгөө хөдөлмөрийн чадваргүй насан туршаагүй хүүхдүүд байх юм бол тэдгэрт бас одоо тодорхой тал хувийн ч юм уу те өвлүүлэх юм хуулийн зохицуулалт бол бий. Тэгэхээр яг зүгээр энэ өвийн асуудал дээр манайхан бол бас одоо юу гэдэг хуульчаас зөвлөгөө авчаад аль болохоор хоорондоо асуудлыг одоо эвийн журмаар шийдвэрлэж явуучих нь зүйтэй л дээ. Тэгтэл одоо өөртөө одоо өвлөн авах эрх бүхий биш мөртлөө одоо ингээ маргаал одоо асуудлыг хөндрүүлээд байгаа тохиолдол байна. Нэгэнт эн чинь шүүхтэр шийдвэрлэгдээд хуулийнхын зохицуулалтанд тодорхой байхад чинь ингээл маргаал яваад байдаг цаг хугацаа алдж байгаа хэлбэр те. Наан сайхан яриад зохицоод одоо асуудал шийдвэрлэх бүрэн боломж байгаа шүү дээ. Асуудал хэр байд юм бол би яг ингээд сонсч илсэн л да. Ингээд нэг одоо улсын нэг хуулийн юун дээр ингээд одоо лоббид нэг явсаар хагаад аажмаар ингээд нэг явсаар хагаад мөнгөтэй хүмүүсийн талд айгүй олон хууль үйлчлдэг болсон ингээд сонсч ирсэн байхгүй. Яг ингээд явангууд одоо юу гэдэг айгүй хэмжээний мөнгө төгрөг болонгууд ялан баг мөртлөө айгүй баг зүйл дээр хулгай ангүү те хэдэн 10 жилээр нь бараг авдаг ч гэлөө ингээд нэг юм иймэрхүү юм байдгүй хууль дотор ер нь ажиглагддаг ер нь яг эн чинь арай өөр асуудал яригдана. Өөрөөр хэлбэл хуулийн чинь Монгол Улсын их хурлаас одоо хууль тогтоох дээд байгууллагаас хуулиа баталчихж байна. Тэ? За тэгээд одоо шүүх эрх мэдлийн байгууллага бол тэрийг бол хэрэгжилж байна. Процессийн хуулийнхын дагуу үйл ажиллагаа явуулаад материалын хэм хэмжээг нь одоо хэрэглээ шийдэж байна. Өөрөөр хэлэх юм бол эрүүгийн чиний саяны ярьж байгаа агуулга нь эрүүгийн чиглэлийн юм ярьж байна. Тэгэхээр одоо эрүүгийн хэрэг хан шийдвэрлэх тухай хууль заасан тэр хэм хэмжээний дотор хуулийн байгууллага үйл ажиллагаа явуулах ёстой. Мөрдөгч прокурор, эрүүг үргийн шүүх, тэ? За тэгээд энийг шийдэхдээ за одоо ямар гэмтрэг үйлдэлсэн байна гэдгээс нь шалтгаалаад эрүүгийн хууль заасан буюу материалын хэм хэмжээнд заасан байгаа яар шатгалын асуудлыг тэн дээр нь хэрэглээ шийдэж байна гэсэн үг. За тэгэхээр мэдээж одоо нэгэнт хууль заасан байгаа тэр эрх хэмжээнийхээ хүрээнд л шүүх асуудлаа шийдэн тэ. За миний хувьд бол яг зүгээр нэлээд олон жил өмгөөлийн үйл ажиллагаа эрхэлж ирсэн. Энэ хугацаанд бол учиргүй яг тийм байдлаар тэ илэрхий одоо ийм хууль зөрчөөд ингээд шийдээд байгаа тохиолдол бол байхгүй. Гэхдээ хардах эрх нь иргэдэд байна. Нэг зүйлийг
бас одоо ингээ сошиалс хараад тахлаар хүн болгон одоо нөгөө их мэдгч болцсон тий. Хуулийг мэддэг юм шиг байдлаар асуудал хандаад мэдэмхийрээд ингээ тайлбарлаад байгаа тохиолдол зөндөө байна. За энийг бол би өөрөө өмгөөлөгч хүн мөртлөө альва нэгэн асуудал дээр би байр суурь тийм айхтар одоо юу гэдгийг мэддэг юм шиг илэрхийлж чаддаггүй. Яагаад гэвэл тухайн хэрэг дээр явж байгаа өмгөөлөгчл хэргийн нөхцөл байдал нь яг ямар байна вэ? Одоо ямар нотлох хуримтай цуглуулсан байна вэ? Тэр нь хуульд нийцж гин үү, үгүй юу, те? Доктор агуулга нь мэдэн штэ. Доктор агуулга нь ямар байна вэ гэдгээс нь шалтгаалаад тэнд чинь нөгөө ял шийтгэлийнх нь асуудал ярина. Тэгэхээр хөндлөнгийн хин нэгэн этгээд бол хэргийг ярих ер нь зогсгүй, яс гадна боломжгүй гэж би хардаг. Хууль ер нь хэр их цорхотой бол. Яг төгс хууль гэж одоо хууль тогтоомжийн төгс болсон орон гэж байхгүй гэж би боддог. Миний өөрийн мэрэгчлэлтэй холбоотой. Ер нь тэгж хардаг. Аливаа зүйлийг би бол туйлын гэдэг утгаар нь ер нь хардаггүй. Ямар ч улс оронд одоо нэг нийгмийн харилцаа чинь улам ингээл техник технологи хөгжиж байгаатай холбоотой шинэ юмнууд гарч ирээл тэрийг хуулиндаа одоо нөхөж тусгаал ингээд л одоо зохицуулаад явдаг. Манайч гэсэн тэр горим зарчмынхын дагуу уул одоо явж штэ тий. Тэгээс одоо юу гэдгийг хуулиудаа нэмэлт өөрчлөлт оруулаад зохицуулагддаг байсан харилцаануудаа зохицуулаад ингээл явж байгаа. Сүүлд бол энэ сэтгэл санааны охирол мөхрөлтэй холбогдолтой ийм заалтууд маалтуудыг нь оруулаад ингээл ганцхан сэтгэл санааны охирлж биш штэ өчнөө олон зүйл дээр ингээл судлаад гэр бүлийн зэний нэг хууль гэр бүлийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хууль гэдэгтэй адилхан ингээл боловсронгуй болгоод явуулж байгаа. Боловсрол явд юм тий. Боловсрол явж байгаа гэсэн. Өмгөөлөгч хүнд нэг ийм маргаалын асуудал ер нь гардаг. Одоо юу гэдэг захиалагч тал нь одоо юу гэдэг айгу мөнгөтэй тий. Тэгсэн ирнэ яалтчгүй буруу зүйл хийцэн одоо юу гэдэг нэг ийм кинонд дэр гардаг штэ. Би нэг үтсэн киногоор л яриад байна л да. Нэг чөтгөрийн өмгөөлөгч гэдэг кино байдаг штэ тий. Тэр шиг тийм маргаалын асуудал ер нь их хэр гардаг. Энд ер нь өмгөөлөгчдөр ер нь яаж чаддаг бол яаж хүлээж авдаг бол тэлцэн үед ер нь хэцүү байдаг юм их асуудал. Гэхдээ өмгөөлөгч болгон харилцаа адилгүй. Тэгэхээр өмгөөлөгчдийн хувьд бол тодорхой ёс суртахууны ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах ёстой. Тэрнийхээ хүрээнд бол одоо ихэнх өмгөөлөгч ер нь өмгөөлөгч нар бол тэгжил ажиллаж байгаа. За тэгээд бүгдийг би нэг бүрчлэн мэдэхгүй. Гэхдээ би бол одоо аль болохоор хэм хэмжээд ажиллахыг л хичээж яваа. Тэ. Тэгэхээр одоо хэмжээс сэтэрсэн юмыг бол та хүлээж авахгүй гэсэн үг нэгсэндээ. Тийм шүү дээ. Ер нь бол нэг хууль тогтоомж зөрчигдсөн ийм шаардлага тавих юм бол тэрнээс татгалзах хэрэг нь нээлттэй. За хэрвээ өөрөг илэрхий гэмтэргийн шинжтэй үйлдэл байхад тэрийг нь одоо ер нь ямар ч өмгөөлөгч мэднэ үстэй тий. За энэ одоо ер нь би хийх ёсгүй үйлдэл байна шүү. За энэ ер нь одоо нэг гэмтэргийн болон зөрчлийн шинжтэй үйлдэл байна шүү. Гэдэг юмыг ер нь л гадралж л байгаа шүү дээ. Тэгэхээр тийм байх юм бол тэрнээс нь татгалзаад та хууль бус юм шаардлага тавьж шүү гэдгийг нь хэлээл ингээл одоо явах ёстой л гэсэн үг шүү дээ ер нь. Одоо нэг юм саяхан нэг айгүй аимшигтай нэг хэргийн тухай гараад ирсэн л та 9 өмгөөлөгч авсан ингээл те. Тийм олон өмгөөлөгч авч болд юм уу ер нь? Энэ одоо асуудал дээр бол тухайн үедээ бас нэг буруу мэдээлэл явцсан байл л дээ. Би тэгж харсан. Өмгөөлөгчтэй холбооноос ч гэсэн тухайн үед нь одоо залруулга тайлбар юмнуудыг нь хийсэн. За тэгээд одоо ер нь бол өөрөө гэмтэргийн шинжтэй үйлдэл хийжээ тэрэн дээр яасан ч их олон өмгөөлөгч авсан гэдэг байдлаар нийгэмд тийм шуум мэс цацаад шуум тараагаад тэгээд хүмүүс болохоор тэрийг нь сөргөөр хүлээж аваад ингээд баахан давалгаалцсан асуудал байсан. Тэгээд тэрэн дээр бол яг зөвөр нөгөө энэ өмгөөлөгч нар чинь бас нэг одоо хоёр янзын энгийнээр хэлбэл те улсын өмгөөлөгч гэж бас үйл ажиллагаа явуулдаг. Улсын өмгөөлөгч нараас нэг одоо хоёр өмгөөлөгчдөн дээр ажиллаж исэн байна л гэж би ойлгосон. Одоо тухайн үеийн мэдээллийг авахлаар. За өмгөөлөгч авах эрхийн тухайд бол хэдэн ч өмгөөлөгч авах боломжтой шүү дээ тий. Оо за за. Тэгэхээр одоо тэрийг нь хязгаарлсан зохицуулт бол байхгүй. Тэгвэл учиргүй тэгээл нь хэдэн 10-аар нь өмгөөлөгч аваад байгаа
тохиолдол баг байдаг шүү дээ. Тэгэл нэг 2 3 мөрөн өмгөөлөгч орж байгаа юмнууд зөндөл эргүүдэл зөндөл байдаг. За тэгвэл за ингээд ер нь бас подкастын цаг маань төгсөж шиг байна тий. Энд ер нь хэлий гэж бодсон ч юм уу нийгэмд үе гэсэн хуйтай холбогдолтой мессеж ивэл та бас нээлттэй шүү микрофон тий. Миний асууж чадаагүй юмуд бас байгаа хаа. Би чи өөрөө бас яг хуулийн мэддэг тийм сайн биш л дээ тий. Хэлцүүлээ. Тий. Тэгэхээр энэ хууль зүйн асуудлыг ярих юм бол өрм өрөөт хэлтэй. Өчнөө олон ярих юм бол би юмс амар их юм дуусахгүй. Тий. Тэгвэл яг зүгээр одоо тэртэргүүлийн одоо подкаст өнгөрөөнд ярих цаг хугацаатай учраас ингээд одоо цаг хугацаанд дуусчих шиг байна. Гэхдээ яг зүгээр одоо иргэн хуулийн этгээдүүдийн би зүгээр яг нэг юм одоо хэлье гэж ер нь дотроо бодож байсан. Чи бол тэр асуусангүй. За ер нь бол нөгөө энэ бизнес эрхлээд байгаа энэ хүмүүсийн хувьд те эхнээсээ сайхан одоо зөвлөгөө юмнуудаа аваад явах нь зөвөө хамтарч ажиллаж байна гэж одоо ингээл сэтгэлийн хөдлөлөөр асуудалд хандаал те их гарч штэ хамтраал яваад хамтраал нэг юм хийдэг. Одоо хийхдээ гэрээ одоо хоорондоо хийсэн гэрээг хамтраагч байдгүй те. За одоо урдчлал ер нь бол за асуудал одоо ингийн шүү тэгэн шүү бараг л одоо ашигаа хоох нь холгүй ингээл одоо хийдэг. Тэгээ хийж явж ирснийхэн дараа явцдаа эрсдэл гарахлаар өөрийгөө уснаас хуураа гаргах гал ингээл асуудалд хандаад эхэлдэг. За харин зүй нь бол эхлээ гэрээ контрактаа сайн хийгээд тэ өөрөөр хэлбэл гэрээ контрактаа наривчлан хийчихэж байгаа тохиолдолд болвол ямар нэгэн муу санаа төрөхгүй штэ. Харилцааг наривчлан зохицуулж байгаа тохиолдолд болвол хэрвээ одоо хожих юм бол хоёулаа хожно. За эрсдэл учрах юм бол хоёулаа эрсдэлд орно тэ. Хариуцлагыг нь наривчлаад тусгаад хийх ажлыг нь наривчлаад тусгаад гарцгүй болгоцсон ийм гэрээ хилцээртэй байх юм бол хүнд далд ямар нэгэн санаа төрөхгүй шүү дээ тий. За зарим хэсэг нь болохоор одоо компани байгуулаад явдаг. Тэгэл компани байгуулаад явхдаа ногдол ашиг гэж юу байдгийг компани яаж хэрхэн зохион байгуулахын дүрмээ яаж батлахын ажилчдаа одоо гэрээ контрактаа яаж хийхин мэдлэг чадвар одоо тэр талаар төсөөл байхгүй компани одоо байгуулж хаар болчих юм шиг ингээл асуудал хандаал явж идэг те. Тэгэхээр аль болохоор одоо нөгөө ихэнд нь одоо зөвлөгөө юмнуудаа аваад хуулийн дагуу дүрмээ сайхан боловсруулад те гэрээ контрактаа хийлгээд ингээд явах юм бол одоо илүү урт хугацаанд ажиллах юм боломж нь бол байдгаа л гэж би ер нь хардаг хүн. За ойлголоо. За хүрэлцэн ирсэн маш их баярлалаа танд. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. За тэгээд өнөөдөр бас та бүхэндээ тодорхой хэмжээнд хуулийн бас сонирхолтой мэдлэг мэдээллүүдийг өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд энэ хүртэл хамт үзсэн үзэгчдэд маш их баярлалаа. За түр баярлалаа.